манай технологийн цаг нэвтрүүлгийн онцлог зочноор өнөөдөр Японы KSG компани зохион бүтээх инженер Алтан Бүлэг оролцож байна. За юуны өмнө Алтан Бүлэг өөрийгөө тодорхой манай үзэгчид танилцуулахгүй юм. За би Япон улсын KSG компанид зохион бүтээгч инженер чиглэлээр ажилладаг. Голчлон одоо үйлдвэрийн тонд төхөөрөмж, роботын удирдах систем, удирдах компьютерийг зохион бүтээдэг. Электроникийн инженер, тэгээд компьютерийн инженер чиглэлээр одоо ажилладаг. Японоос ямар сургуульд төгссөн бэ? Би 2002 онд Япон улсад очоод нэг жил Японы сургууль сураад 2003 оноос 2007 он хүртэл Япон улсын Токиогийн сургуульд электроникийн инженер чиглэлээр сураад тэрнээс 2007 оноос хойш одоо хүртэл инженер чиглэлээр ажиллаж байна. Бид бол инженер гэхээр бакалаврын чиглэл юм уу, тодорхой хэмжээнд одоо аливаа юмыг удирдах ажилтан гэж ойлголоо. А нөгөө талдаа зохион бүтээх инженер гэдэг чинь бидний тэр ярьж байгаа юмс юураа ялгаатай. Тийм зохион бүтээгч инженер ер нь тийм инженер гэдэг бол хамгийн гол нь одоо хэрэглэгчдэд хэрэгтэй тэднээсийн худалдаж авах боломжтой тийм бүтээгдэхүүнийг одоо инженерийн аргаар зохион бүтээх. Тэр бол ерөнхийдөө инженерийн гол ажил. За тэгээд өөрөө бол Япон улсад өөрийнхөө электроник бүтээгдэхүүнийг зохиогоод програм хангаж игээд үйлдвэрлэсэн гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний бодлогыг боошно хэлцүүлэх. За миний зохион бүтээсэн одоо ерөнхийдөө энэ яг энэ бүтээгдэхүүн бол биш л дээ. Энэ болохоор миний одоо ажиллаж байгаа дараагийн бүтээгдэхүүн. А энэний өмнөх бүтээгдэхүүн болохоор одоо LZ200 гэсэн нэртэй бүтээгдэхүүн байгаа. Энэ болохоор яг энэ бүтээгдэхүүн дээр ер нь 4 жилийн өмнөөс ажилласан. 4 жилийн өмнөөс ажиллаад эхлээд одоо бүтээгдэхүүний анхны прототип гэдэг юмыг гаргаад одоо хэрэглэгчтэй үзүүлээ, тэднээсээ фидбек аваад тэгээд дараагийн шинжилэн сая 2 дугаар одоо өмнөх нь одоо LZ100 гэсэн үг тийм. Тэрний дараагийнх нь LZ200 гэсэн одоо компьютер нь сая 7 сард анх үйлдвэрээс гараад одоо Америк, Японы компаниудаас захиалга ирээд эхэлсэн байна. Тэгээ энэ компьютер нь яа гэм гэхээр ерөнхийдөө үйлдвэрт ажилладаг тийм тоног төхөөрөмж роботуудыг одоо үндсэн тархин гэсэн үг л дээ компьютер. Энийг одоо би одоо нэг хэлхээнийх нь анх эхнээс нь ахуулаад архитектураас нь ахуулаад хэлхээний дизайн, софтвер, үйлдвэрийн систем, драйвер гэдэг хэрэглэгчд хэрэгтэй тэр функц бүгдийг одоо анаас нь 4 жилийн хугацаанд хийсэн. Тэгээд энэ жил үнэхээр амжилттай болоод хэрэглэгчдээс одоо манай бүтээгдэхүүнийг авъя гэсэн захиалгууд ирээд байгаа. Японы тэр өндөр өршөлтэй орнд Монгол өөрийнхөө оюун ухаанаар энэ бүтээгдэхүүн хийсэн. Тэгээ энийг хийхэд өөрт чинь ямар нэгэн хүндрэл байсан. Тий, ер нь бүтээгдэхүүн хийн гэдэг бол маш хэцүү ажил. Тэгээ бүтээгдэхүүн хийхэд бол одоо хамгийн түрүүнд тэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчид худалдаж авах гэдэг нь хамгийн чухал. Мэдээж хэрэглэгчид худалдаж авахын тулд тодорхой хэмжээний тэр хэрэглэгчийн хүсэж байгаа яг одоогийн хүсэж байгаа функц юм шүү дээ. 3 жилийн дараа, 5 жилийн дараа тэр хүсэх магадгүй тэр одоо хүслийг нь тэр функц болгоод тэр компьютерт оруулна. Хоёрдугаар хамгийн хэцүү юм болохоор мэдээж одоо бүтээгдэхүүн хийхэд тийм ажилдаг юм хийчихэл тийм нэг нь одоо $10,000, $100,000 гэдэг ингээм зах зээлээр дарагдахгүй шүү. Тэгээд хамгийн хэцүү юм болохоор тэрийг яаж хямдхан хийх вэ гэдэг. Маш хэцүү. Тийм.
Тэгээд мэдээж технологийн асуудал байна. Технологийн асуудал дээр ажиллаад компьютер хийсэн чинь ажиллахгүй тий. Энд ажиллахгүй тэгээд тэрийг ингээд шийдэх гээл тий. Бүр одоо энийг би чадахгүй юм байна гээл тий. 7 хоногоос нухаад чадахгүй юм байна гэтлээ. Энийг бол ийм одоо хүндрэл бол байнга тохиолддог. Энэ бол оюуны бүтээгдэхүүнийг зарим хүмүүс магадгүй ойлгохгүй байх л да. Одоо энийг хавтан хийсэн гэхэд энэ хавтан хийцэн юм. Энийг электродын том төхөөрөмжийн дээр нь тавиад энийг машинаар хийцэн. Тэгэхээр энийг ийм машинаар хийцэн бүтээгдэхүүнийг хийсэн гэж яг юу юм бэ? гэдэг нөгөө мэргэжлийн талаас нь ойлгохгүй өөр өнцгөөс нь бас тий бүтээгдэхүүн хийн гэдэг бол цэвэр оюуны ажил. Тэгэхээр жишээл одоо энэ бүтээгдэхүүн дээр одоо яаж хийх вэ гэхээр одоо эхлээд одоо ямар архитектуртай, ямар одоо CPU-тай, ямар хурдтай, ямар меморитай, тий ямар одоо оролт гаралттай компьютер хийх вэ гэдгийг одоо бодож олоод тэрийг одоо хэлхээгийн зураад тэр дээр нь ажиллаж байгаа үйлдвэрлэлийн систем, програмуудын бүгдийг тий бичээд үйлдвэрлэх бол энэ бол гол асуудал бол биш л тий. Энэ бол үйлдвэрлэх бол зүгээр хаанч тий. Дэлхийн Японд ч байна уу, Хятад ч байна уу, тий. Малайз ч байна уу. Энийг бол зүгээр ингийн тий үйлдвэрийн лайн дээр үйлдвэрлэж болно. Хамгийн гол юм болохоор бүтээгдэхүүн хийх тэрийг санааг нь гаргаж ирэх тэрийг яг юм тий бодит байдал болтол. Одоо энэ чинь пиццгийн төвшин гэдэг тий. Одоо бүх нэг програм ажиллуулахад л тий цаана 5 вольт, 1 вольт яваал тий. Тэр нь яг бодит одоо үйлдвэр роботуудыг удирддаг бах хэрэгтэй гэдгийг бүгдийн оюуны төвшөнд тий ойлгоход тооцоолох хэрэгтэй, бүгдийг тооцоолох хэрэгтэй. Энэ бол өндөр технологи бүтээгдэхүүн. Тэгэхээр өндөр технологийн бүтээгдэхүүнийг Монгол залуучууд хийж чаддаггүй. Нөгөө талаа хийж чадсан ч та нар зөвхөн даад хятад энэ орнуудтай өсөж чадахгүй гэдэг асуултыг надад бол олон хүн тавьж. Тэгэхээр энэ тал дээр өөрөө ч бодъё. Тий, ерөнхийдөө тий. Миний бодлоор болохоор тэр зүүн даад орнууд болохоор энэ бол тийм өндөр технологитой орнууд бол биш. Жинхэнэ өндөр технологи орнууд бол одоо барууны орнууд, Японууд, тий, Америкууд байна. Тэр зүүн дорны орнууд тэр хэд байгаа нь болохоор зөвхөн тэднээсийн хийгсэн одоо аргачлалаар хийдэг тийм үйлдвэрүүд байна. Тэднээс бол өндөр технологи биш. Бүгдэн дээр ажиллаж байгаа одоо арга барил, том төхөөрөмж бүгд нь одоо өндөр хөгжилтэй гэдэг орнуудын одоо оюуны бүтээл нь. Тэгэхээр ийм тий. За бид нар бол өнөөдөр манай Монгол улс бол бүтээл түүхийд экспортлогч. Бид нар ямар нэгэн өндөр технологийн ганц бүтээгдэхүүн хийдэггүй, түүхийдийн ч бэлтгэдэггүй. Тэгэхээр манай одоо тэр хятад зүүн Азийн орнууд гэдэг чинь өндөр технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тийм ээ. Тийм. Ер нь Япон тэр өндөр хөгжилтэй орнууд бол энэ бүтээгдэхүүнийг хийж өгөө гэдэг. Өөрөө завар дизайн нөгөө түүний архитектур бүх юм нь өөрсдөө гаргаад хийдэг юм тий. Тэгж ойлгох. Тийм. Тэгэхээр энэ гураас аль нь өндөр хөгжилтэй байдаг? Тийм. Ер нь бол хамгийн өндөр хөгжилтэй бол оюуны бүтээл тий. Тэгэхээр нөгөө Япон, Америк завар гаргасан бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр үү? Тийм. Тэгж ойлгох юм тий. Тэгэхээр яг бид бол өнөөдөр Монгол улсад ингээд энэ PC-г ялангуяа энэ PC энэ ногоо хавтан үйлдвэрлэж хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр хийчвэл одоо жишээ нь танах энэ бүтээгдэхүүнийхээ түүхий дулгаа авах боломжтой. Тийм боломжтой. Тэр биднээсийн хүсэж байгаа үнээр, хүсэж байгаа чанартай тийм энэ борд тийм нийлүүлэх боломжтой бол биднээс худалдан авах боломжтой. Тэгэхээр бас нэг юм асуулт байна л да. Монголын залуучууд Японд маш олон сууж байна. Америкт олноороо сууж байна. Тэгээд тэр залуучууд яагаад өнөөдөр өндөр технологийн бүтээгдэхүүн рүү хийгээд ч юм уу чам шиг ингээд
Японд амжилт гаргаад бүтээгдэхүүнийг дэлхийн цагт худалдаахгүй. Яг уу одоогийн төвшөндөө болохоор Монгол олон залуучууд гадаад ажиллаж байна. Гэхдээ яг уу арай л тийм үү бүтээгдэхүүн дангаараа хөгжүүлээд дэлхийн зах зээл дээр гаргахад төвшөнд тийм оцсон нь маш зөвхөн байна л да. Тэгэхээр өөрөө энэ бүтээгдэхүүнийг хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад хэр хугацаа шаардсан? Тийм. Энийг би бол энэ дээр бол 20 жил шаардсан гэж бодож байна. Тийм. Оюутан цагаасаа хийсэн. Тийм 10 жилээсээ багтаал тийм. Тэгээ би одоо физик, хим, математик энэ чиглэлээр сурсдаг байсан тийм. Физикийн улсын 2 удаагийн авраг, химийн 1 удаагийн авраг, 2 удаагийн одоо мөнгө медальтай, математикийн олимпиадч ордог байсан тийм. Тэгээ бүх тэгээд энэ ч бол бэлтгэл шүү дээ. Инженер болох бэлтгэл. А тэрний дараа нь тийм одоо их сургууль ороод тэгээд үндсэн их сургууль ороод Токио их сургуулиуд үндсэн одоо ойлголтоо аваад тэр бол яг тэр бол дөнгөж инженерийн үндэс. Тэрнэр бол одоо инженер биш. А тэгээд дараагийн түвшинд болохоор яг одоо над чиг тийм зохион бүтээгч инженерүүдийн одоо хий гэсэн зүйлийг нь одоо хийгээд суралцаад тийм энийг ингэж хийх юм байна шүү дээ. Цаана ийм утга учиртай байна тийм гэдгийг суралцаад тэгээд тэр чинь болохоор дахиад 5 жил тийм тэгжиж нэг инженер болно. Ингийн инженер. А дараа нь зохион бүтээгч инженер болоод дэлхийн топ инженертэй өрсөлдөхийн тулд дахиад 10 жил хардаг. Тэгэхээр 20 жилийн ажил. Одоо өнөөдөр үеийн бүтээгдэхүүн хийж байна тийм. Тэгэхээр энэ дэлхийн зах зээл дээр одоо жишээ нь энэ бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй зарагдах вэ? Тэгээ яг энэ бол яг одоо миний түрүүний хэлсэн бүтээгдэхүүнтэй холбогдож ажилладаг шинэ миний одоо яг шинэ бүтээгдэхүүн тийм шинэ ажиллаж байгаа одоо хөгжүүлэлтийн явц дунд явж байгаа шил энэ одоо ингээд хаагиж мангад ардаа гараад тийм хаагиж мангад байгаа. Тийм тэгэхээр энийг хэрэг одоо би зах зээл дээр гарах үнийн бол ерөөдөө одоо 1000 ширхэг нь хэрэглэгч 1000 ширхгээр авах нь бол $100 гэсэн одоо үнийн зорилготой явж байгаа. Тийм зорилгоор угаасаа анх бүтээгдэхүүн хийхэд бол хамгийн дөрөнд одоо ямар үнэтэй байх ёстой гэж бодож иж бүтээгдэхүүн л тийм. Тэгээд тооноосоос тэгээд хэлэгчийн нэг авах юм нэлээ $100 бизнес хийж чадахгүй. Илүү 2-3 дахин үнэтэй бол тийм. За тэгэхээр яг ингээд Монгол залуу ийм бүтээл хийгээд ингээд дэлхийд оюуны бүтээл хийгээд дэлхийд бүтээгдэхүүнээ гаргачихчих. А би юу хэлэх гэдэг Монголын одоо энэ Монгол дотор одоо Монголд ажиллаж амьдарч байгаа энэ чиглэлийн инженерүүд зөндөө байна. Энэ хүмүүс одоо ийм болоход ямар туршлага, ямар юм шаардлагатай одоо жишээ нь мэдлэг боловсрол талаасаа юу шаардлагатай гэдэг талаас нь өөрөө зөвлөгөө өгөх юм байна. Тийм үнэхээр тийм профессионал инженер тийм болохын тулд тийм миний бодлоор бол хамгийн түрүүн одоо яг тийм профессионал инженерүүдийн суралцах хэрэгтэй. Тэгэхээр одоо гадаад тийм гараад яг тэр инженерийн ажиллаж байгаа газар нь очоод тийм бүтээгдэхүүн дээр нэгэн туслаад тэгэл одоо өөр явахаас өөр ямар ч арга байхгүй шүү дээ. Тэгэхгүй тэгэл гинт одоо гигээр нэг өдөр бүтээгдэхүүн бий бол байхгүй. Тэгэхээр ямар ч лсэн одоо Монгол гэсэн сэдвээс гараад дэлхий бүтээгдэхүүн бол бүх одоо энэ бүтээгдэхүүнүүд цаана чинь Германд хийж байгаа, Америкт хийж байгаа, Японд хийж байгаа тийм дэлхийн зах зээл гэдэг нэг л юм. Энд дээр одоо хин хамгийн сайн хамгийн хямдхан бүтээгдэхүүнээс нь л ялна. Жишээлбэл би зүгээр Японд байгаа болохоор үнэтэй бүтээгдэхүүн хийжлэх юм бол гадаадас Германаас нэг хямдхан бүтээгдэхүүн оруулж ирээд зарч. Тэгээ миний тань зарагдахгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө дэлхийдээ өрсөлдөө. Дэлхийн топ инженерүүдтэй зохион бүтээгчтэй тийм хийж байгаа өрсөлдөө. Тэгэхээр тэр өрсөлдөөнд эхлээд орох хэрэгтэй. Тэгэхгүй тийм инженер байгаалах юм бол оролцож чадахгүй, зээч оролцож чадахгүй. Тэгэхээр дөрөв нэг ярьлаа шүү дээ. За зүүн даад хятадын улсын орнуудын
За тэр инженерүүд бол нэгсэндээ тэр өндөр хөгжилтэй Япон, Америк хийсэн оюуны бүтээлийг үйлдвэрлэгч нар нэгсэндээ тэд нар бол одоо ажилчид юм. Тийм. Гэтэл Монгол инженерүүд тэр ажилчид шиг ажиллах уу эсвэл бид нар шинэ бүтээл энэ оюуны бүтээлийн хийдэг хэмжээнд нь ажиллах уу? Эхлээд заавал тэгвэл тэр ажлыг хийж ээж дараа нь тэр оюуны бүтээл хийх үү эсвэл оюуны бүтээлийн шууд хийх үү? Тэгэхээр тухайн одоо инженер, тухайн хүн эсвэл тухайн улс орн дээр алийг хиймээр байгаа гэдэг л асуудал. Гэхдээ энийг зохион бүтээхэд заавал тий үйлдвэр дээр одоо очиод тий хөсрээд байх ямар ч шаардлага байхгүй. Гэхдээ ямар ч байсан үйлдвэр дээр очиод яаж юмыг үйлдвэрлэдэг тий хүмүүс яаж ажилтгийг тэд бүгдийг мэддэг байх хэрэгтэй тий. Тэгэхээр тэрийг бол тий үйлдвэр дээр одоо хэдэн өдөр тий очиод байдлыг хараад тий мэдээж энэ ч одоо эд анги бүрийг сонгох бүрдээ тэр үйлдвэрлэлийн процесс болгонд чинь зардал гарна тий. Тэгэхээр тэр хийж байгаа үйлдвэрлэж байгаа хүмүүсээс аль болох тий зардал гаргахгүйгээр байхын тулд үйлдвэрийг бас мэдэх хэрэгтэй. Гэхдээ түрүүн хэлсэн шиг яг оюуны бүтээл хийхийг хүсэж байгаа юм бол заавал тэр замаар явах албагүй. За KSG компани, танай компани одоо энэ бүтээгдэхүүнийг одоо жишээ нь Японоос ч юм уу Америкийн ямар одоо томоохон компаниудаас захиад ирсэн байна. Тэгээ энэ бүтээгдэхүүн бол би тий одоо яг хөгжүүлж байгаа. Энэ дээр бол мэдээж захиалга бол ирээгүй. Өмнө түрүүн хэлсэнтэй компьютер, рутер компьютер хэлзээ 200-аас болвол тийм 7 сард гараад одоо Америкаас 3 компани тэгээд одоо роботик компаниуд тийм манай бүтээгдэхүүнийг дистрибьютор гэдэг нь Америкт байдаг. Тэгээд тэднээс тийм санал ирээд одоо Америк руу 3 компани тийм Америкийн 3 компани бүтээгдэхүүн одоо яг нийлүүлэхээс илүү танай бүтээгдэхүүнийг одоо сонирхож байна. Тэгээ 2-3 өгөөч биднээс наадах тэр чинь үжүүлэлт хийгээд өөрснийгөө тэднээс юм санаа бүтээгдэхүүн зэ өөрснийгөө бүтээгдэхүүн тохирж ийн үгүй үзьгээд явж байгаа. Японд болохоор бол 2 компани манайхыг эднээс болохоор тийм сонирхож байгаа төвчөнд биш бүр ингээд одоо тэднээсийн одоо бүтээгдэхүүн болохоор нэг нь болохоор одоо байшингийн тийм газар хөдлөлтөөс одоо мэдрэгч систем тийм тэд нь болохоор бүр манай бүтээгдэхүүнийг масс үйлдвэрлэдэг гэдэг тийм бүтээгдэхүүн дээр хэрэглэхэд шийдэгдсэн явж гин. Өөр нэг нь болохоор одоо лик гэдэг тийм ямар нэгэн одоо энэ шилэн сав ч юм уу тийм эсвэл машины мотор ч юм машины одоо дугуй ч юм уу эсвэл ингэсэг ч юм уу тийм ямар нэгэн юмнаас ямар нэгэн ус байна уу, хий байна уу, газ байна уу, алдагдаж гин үү, тэрийг одоо хэмждэг тийм одоо фонд төхөөрөмж хийдэг компани. Тэгээ банахын харилцаад манай бүтээгдэхүүнийг одоо тэр өөр үндсэн өдөртөх компьютер болгоод ажиллахаа шийдэгдээд бүр ингээд одоо захиалга нь ирээд тэр бүтээгдэхүүн цаашаага тийм өцлөө бодлоонд гарах гэж байна л да. За ингээд хатан билэг цаашдаа ажиллах амьдралд бол амжилт хүсье. Тэгээд сүүлд нь манай үзэгч тандж манай Монголын одоо энэ электроникийн сонирхох залуучуудад тандж хэлэх үг. Тэгээд одоо залуучуудад хандгаад тийм ямар байсан одоо тухайн ялангуяа инженер залуучууд тийм хамгийн гол нь дэлхийн зах зээл дээр дэлхийдээ өрсөлдөх хэрэгтэй байна тийм тэгжиж одоо мөн биднээс амьдрахаас өөр амарч арга байхгүй юм шиг гэдгийг одоо хэлмээр юм тийм алтан билэгтэй манай нэвтрүүлэгт олцсонд баярлалаа. Алтан билгийнхаа цаашдаа ажилд маш их амжилт хүсье. Энэ хийж байгаа бүтээл нь дэлхийн том брэнд болоод Монгол улсын нэрийг гаргана гэж итгэж тэгээ амжилт хүсье. Баярлалаа.